Жак, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2024 оны 3 сарын 29-нд нээлттэй хийсэн Godzilla and Kong New Empire хэмээх маш сонирхолтой фильм байна. Сонирхуулж хэлэхэд энэ удаагийн дугаар Godzilla-гийн 38 дахь, King Kong-гийн 13 дахь бүрэн хэмжээний кино болсон юм байна. Энэ 38-аас зөвхөн сүүлийн 5-ыг нь л Америкчууд бүтээсэн гэхээр ямархуу хэмжээний кино вэ гэдг нь ойлгомжтой болоод ирэх баг. За ингээ бүгдээрээ кинонд орцгоё. Сонин амьтад амьдардаг арал дээр киноны маань үйл явдал эхэлнэ. Энд агуу хүчит Конг чонос сүргээс зогтож явах бөгөөд цааш бултах газаргүй болсон учраас манай баатар чоннуудтай тултаар шийддэг. Махчтай ахлагч Конг руу үсрэхэд манай хүн түүнийг өөрийн бэлдсэн өргөндө унгааж чадна. Төдөлгүй үлдсэн чоннууд манай горил руу дайрахад Конг 2 дахь зангаа идэвхжүүлэн тэднээс нилээд хэдийг нь цааш харуулдаг. Үүний дараа сүр хүчийг үзүүлж гартаа орж ирсэн хөөрхий чоныг бусдынхын нүдэн дээр хоёр хувааж орхино. Нүдэндээ итгэмээргүй зүйл харсан цөөр саарлууд айсандаа сүүлэн хавчаад зугтацгаадаг. Үүний дараа горил үдийн зоогон барихаар нэг хоньны гуй гаргаж ирээд хазах гэтэл түүний нэг шүд нь хугарсан байна. Яа гिचгсэн байжсэн чинь урдаа тавьсан байгаа түүний хоолыг нэгэн бүдүүлэг өрвөл хулгайлж байхан тэр. Нөгөө амтантайгаа манай хүн хоолоо булаацалж байгаад хаанаас ч юм бэ түүнтэй адилхан хоолой тэрний чихэн сонсогдно. Нилээ баярлангуй чимээ гарсан газарт очиод харуул нэг муу уралд орсон мэлхий энэ миний газар. Эндээс зайлаа гिचгсэн морцдод зогсож байдаг. Өөрийн төрөлтнөөсөө ганцаархнаа үлдсэн Конг нилээд сэтгэл дундуур илгээ тэврэн газарцсан. Үүний дараа бидэнд дэлхийн гадарга дээрх үйл явдлыг харуулах бөгөөд Конгийн судалгааны багийн ахлагч доктор Эйлен горил болон Godzilla нарын сүүлийн уулзалтын талаар яриад энээс хойш манай хоёр газар нутгаа хувааж авсан гэдгийг хэлдэг. Сармагчин дэлхийн доторх дэлхийд амьдрахаар явсан бол Godzilla харин гадарга дээр үлдэж бусад титануудаас өөрийн ертөнцийг хамгаалах болсон байна. Дахин нэгэн дайснаа дарчхаад Godzilla ойрхон байрлах Колизеумд орж гүн нойрондоо автдаг. Монаркээс судалгааны багийнхан дотоод дэлхийд саяхан шинээр гарч ирээд буй хараахан судлагдаж амжаагүй мөн сэжиг бүхий дохио илгээгээд байгаа ангалыг олж илрүүлнэ. Доктор Эйлен энэ багт ажилладаг. Түүний өргөмөл охин Skull Island-ийн иргэн Dia сэжиг бүхий дохионоос болоод хий юм хараад эхэлнэ. Транст орсныхоо дараа хэлгүүд үлийн охин 3 ширхэг нууцлаг дүрс зурсан байдаг. Доктор Эйлен гэртээ ирээд охиныхоо зурсан зургийг газар доорх ертөнцөөс ирсэн дохиотой адилхан байгааг олж мэднэ. Юу болоод байгааг ойлгохын тулд Эйлен титануудын талаар подкаст хөтэлдэг хуучны нэгэн танил Бёрны дээр очдог. Бор арс залуу Эйлэнд тусалсныхаа хариу дэлхийн доторх дэлхий рүү би хамт явмаар байна гэж хэлнэ. Тэдний яраг монархаас ирсэн мессеж таслах бөгөөд тэнд нь Godzilla-с ирсэн тухай бичсэн байна. Титан Колизеумаас гараад Тибер голыг даган алхдаг. Судалгааны багийнхан Godzilla-гээс ирсэн шалтгааныг портлоор гарч ирсэн горил байсан гэдгийг олж мэднэ. Конгийн шүдний өвчин байд суух аргагүй болсон болохоор шүдний учрыг хамгийн сайн олж чаддаг амьтад болох хүмүүс дээр тэр ирсэн болж таардаг. Горилийн асуудлыг шийдэхийн тулд хүмүүс дэлхийн хамгийн сайн малын эмч болох Траприйг илгээн. Тэр манай залууд бараг 50 литр өвчин амдаа шахаж байгаад өвчтөй шүдийг нь сууг татаад оронд нь хиймэршид суйрлуулж өгдөг. Бёрны нүүр газар доороос илгээгдэж байгаа дохиод тусламж хүссэн дуудаг байна гэж таамаглал гаргана. Доктор Эйлен түүний энэ үгэнд нэг их итгэхгүй байгаач багаан дагуулаа дотоод ертөнц рүү хөдөлдөг. Үүний ардуур Godzilla харин Францад очихсан тентхийн цөмийн захилгаан станцыг дэлбэлж радиацаар нь өөрийгөө цэнэглэж байна. Францын тал захилгаан станц алдсандаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж нисэх хүчнээ түүн рүү илгээдэгч Godzilla ганц сунгалтаараа л тэдний гижиг хүргэсэн жижигхэн шумуулнуудаас салж чаддаг. Портлоор дамжиж орж ирсэн хүмүүс дотоод ертөнцөд хүрсэн байна. Тэд өөрсдийн хяналтын постн дээр ирээд хүмүүсийг нь хороож эд юмсыг нь сүйтгэсэн байгааг илрүүлдэг. Конг өөрийн аавуудаа эргэж ирээд маш сонирхолтой үнэр ойр хавьяасан олж үнэрлэн. Тэгээд өмнөх анги дээр гардаг сүхэн бариад өнөх шинээр үүссэн нөхрөө доошогон бод. Тэнд очиод Конг өөрийнхөө ертөнцөөс доош өшөө илүү гүнд байрлах ертөнцийг олж нээх бөгөөд манан дунд өөрлөн дөхөх авраг биетийг олж хараад шууд л тулаанд бэлтгэн. Горил хамаг булчингаа чангалсан зогсож байтал нөгөө дүрсэн жижигэрсээр жижигхэн сармагчин болон мана зоолоогийн урд гарч ирдэг. Конг түүнтэй найзлахыг хүсэж байгаагийн илэрхийлж гараа түүн рүү сунгах боловч бяцхан жөтгөр гарыг нь хадснаа зугтааж одно. Том залууч түүний араас гүйдэгч гэсэн төд удалгүй өрхөнд орсноо мэддэг. Конгийн 3 том биетэй горил бүслэж аваад эрхэндээ оруулах гэж оролдогч манай хүнийг хүчирдэггүй. Улаан арьстай бацаан Конгийн нүүрлүү сарвалзаж эхлэхэд горил түүнийг барьж аваад бусдыг нь балбаж гардаг. Тулааны явцад нөгөө 3-ын нэг нь хавцал дээрээс унаж өөх гэж байтал Конг түүний амийг аварч чадна. Өөрийнх нь төлөө гаргасан сайхан сэтгэлийг үнэлж чадахгүй тэнэг сармагчин газраас шууд л хутаг авч шүүрээд Конгийн нуруу руу
далаад. Манай залууч энэ удаад ямар ч өршөөлгүйгээр түүнийг нөгөө ертөнц рүү нийлгэн. Томчуулгын учрыг олоод Конг улаан ярд бацаан дээр ирж намайг гэрлүүгэн дагуулад яваа гэж тогтдог. Дотоод ертөнцөд орж ирсэн хүмүүс харин энэ хооронд хаанаас ч юм бэ гарах өнөөх хүчээр битүүлэг дохио улам хүчтэй болсноос болоод онгоцныхоо удирдлагыг алдаж эгээтэл газарт унчихдаггүй. Диа охин дохио илгээж байгаа их усрын чиглэлийг мэдэрч байгаа учраас монархын багийнхан үүнийгээ хэлж зөв чиглэлд нь тэднийг оруулна. Газарт буугаад Диа өөрийн омгийнхныхоо бичиж үлдээсэн зүйлийг олдог. Тэд эртний нэгэн сүм дээр ирсэн байх бөгөөд тентхийн ханан дээр аврах том ирвэхэд дүрслээтэй байна. Гэрэлтдэг соннууд Диа охинд нэгэн чулууг гэрэлтүүлж өгнө. Тэгээд түүн дээр нь дараад үзвэл тентхийн ямар нэг системийг идэвхжүүлэх товч байсан байж таардаг. Тэдний хэдэн талаас ус гарч ирэн гадны нөлөөлөлд хариу үзүүлдэг хамгаалтын хааны босгоно. Диа тэр хааныг идэвхгүй болгоод хаалхыг нээд цааш нэвтрвэл зүүдэндээ харсан зүйлс нь яг бодтороо охиныг угтаж авдаг. Хантлаа эрчим цуглуулсан Годзилла Испани ойр хавар өнгөрч тентхийн далаа руу учир битүүлгээр шумбан алга болно. Америкчуудын сабмарин том залуугийн ардаас мөшгөж түүнийг хойд мөсөн далаа руу чиглэж байгааг тогтоодог. Тэнд Таймет нэртэй нэгэн титан амьдардаг. Газар доорх ертөнцид ногоо нүдэн лам Конг хоёр аяллаан үргэлжлүүлсээр байна. Энэ улаан үстийг Суко гих бөгөөд ижил төрөлтөн ахта энд жаахан амс хийцгээе гэж хэлдэг. Гэтэл энэ нь дахиад залтай хүүгийн өрх байж тааран усан доороос луу ч юм уу могоо ч юм уу нэг амтан гараад ирнэ. Могоо Конг руу дайрч түүний бүх биеийг сүүлээрэн ороож усны гүн рүү чирээд орчихдог. Усан дотор том биетэй залуу нөхцөл байдлыг маш хурдан гартаан авч нуурын эзэнд өөрийгөө энтхийн шин босс байна гэдгийг ойлголт. Үхтлээ айсан улаан үст Конгоос айсандаа зугтах гэж оролдох боловч холдож чаддаггүй. Тэр бөксөө уруулахдаа бэлчгсэн доошо тонгоо сууж байтал Конг юу ч болоогүй юм шиг хажуугаар өнгөрснөө нуураас олсон загсны маха түүнд идэхүү гэж санал болгодог. Монархын мэдлд байдаг усан чумбогч хойд мөсөн далаад явж байгаад Годзилла болон Таймет хоёрын тулааныг ойроос харж усны луу цэнхэр нүдтэй динозаврыг хазаж түүний бүх биеийг сүүлээрэн ороож үхлийн трюк хийхээр зэхэж байтал Францаас гуссан радиацийн нөөцөөрөө цэнхэр гүрвэл бяцхан дэлбэрэлт усан дор үүсгдэг. Эйлийн хүмүүсээ дагуулan нөгөө агуугаар доош бууж байгаа тентхийн эзэд ивичүүтэй тар. Тэгээд нөгөөдөл нь манай хэдийг олзож тосгондоо авчирдаг. Ойр хавийн уулнуудаас маш сонин гэрэл зазрах бөгөөд жаахан тогтоод харвал дэлхийн гадрах руу гардаг порталуудыг энэ гэрэл нь энергиэр хангаж байгааг Эйлийн олж харна. Төд удалгүй Иви омгийн хатан хаан тэдэн дээр ирдэг. Диа охин хатан хаан хоёр бие биенийхээ бодлыг уншиж хөөрхөн охины туулсан амьдралыг хараад олцны хүмүүсийг суллаа гэсэн тушаал болгоно. Дараа нь манай хүмүүсийг нэгэн учир битүүлэг өрөөнд оруулж ирээд өөрсдийн түүхийг ярьж өгнө. Хатан хаан эртний титануудын хоорондоо тулдаж байсан тухай ханан дээрх бичээсийг уншиж өгөөд олон 100 жилийн өмнө сармагчдын хаан Скар өөрийн армийг цуглуулж дэлхийн гадаргуу байлдан дагуулахаар хөдөлсөн тухай ярьдаг. Хэсэг хугацааны дараа тэр Годзиллад ялагдсан буцаж ирсэн ч үхлийн тулаан хийх мөчөө одоо хүртэл хүлээсээр байгаа гэнэ. Энэхүү тулаан Годзиллагийн хамтрагч Мотра хэмээх эрвээхэд титаныг сэрээснээр эхлэх юм. Суко Конг хоёр энэ хооронд арг ясан гүүрээр гарч сармагчдын өлгийн нутаг төлд авдаг. Тэнд ихэнх гориллууд боолчлогдсон ажиллаж хаандаан үнэнч зүтгэн. Энэ бүхнийг харсан Конг шууд л тэдэнд туслахаар очиж тусламжийн гараа сунгадаг. Тэр хавьд боолуудыг хариуцж байсан харгалзагч Конгийн хийж байгаа үйлдэлийг олж харан сүрийг үзүүлж айлах гэж ирдэг боловч Конг түүнийг төрдөг рүү нь явуулна. Төд удалгүй гадаа болоод байгаа өвмэнийг дарахаар тентхийн эзэн орангутанг Скар гарч ирдэг. Нэгэн сүхтэй нөгөө нь ямар нэгэн амтны сүүл тэгээд үзүүртэй тод цэнхэр өнгийн чулуутай хоёр сармагчин төрөлтнүүд цусаан гартал үйлцэлцэж эхэлнэ. Хаан Конгийн болох хүн цохилтуудаас ядах хэмгүй бултаж манай хүнээс илүүрхэж гардаг. Тэр өрсөлдөгчийнхөө сүхийг унгааж хоолойг нь боож аддаг ч ойрын тулаандаа хэтэрхий сайн бор залуу хөнгөн сармагчныг авч идэнэ. Удаандаа дийлдэнэ гэдгээ ойлгосон Скар туслахуудаа хандаж гал туулын хайлмгийг зогсоо гэсэн тушаал өгдөг. Түүний ардаас тентхий хоригдол Шима хэмээх титан гарч ирэх бөгөөд орангутанг түүнийг өөрт байдаг кристаллаараа өвтгөж удирддаг юмсан ш. Скарын хоригдол эзнийхээ тушаалыг биелүүлж хүүтэн амьсгалаараа Конгийн сүхийг гартайнд хөлдөөж орхино. Нэг дор олон дайсантай учирсан Конг энэ удаа зүгтхаас өөр аргагүй болсон гэдгийг ойлгож Сукогийн зааж өгсөн замаар тэндээс орхино. Үүний дараа сармагчны хаан Конгийн үлдээсэн сүхийг бариад өөрийн ялалтаан багталтайгаар тэмдэглэдэг. Скарын дагуулууд шархсан Конгийг мөшгөж явсаар байгаад түүнийг гүйцэж ирнэ. Манай залууч өөрийн бэлдсэн өрхөндөө тэднийг орохыг хүлээгээ зогсож байдаг. Уртаа татсан байгаа уцыг сармагчид олж хараад түүнийг тойрон дөхөх гэтэл гинэт тэдний дээрээс том чулуунууд
буугаад ирнэ. Тэгээд дээш харуул Суко Конгийг аварсан байж таардаг. Шинэ найзыгаа дагуулаад том залуу гэрийн зүг алхаж байтал чулуу нуранган дундаас нэг сармагчин амьд гараад ир. Тэр үргэлжлүүлэн манай хоёрыг дагаж явсаар байгаад EV омгийнхны байршлыг олж мөн дэлхийн гадарга руу гардаг портлуудыг олж илрүүлдэг. Тэгээд гэртээ эргэж ирээд Скарт харсан бүх зүйлийг хэлнэ. Малын эмч трапер Конгийн хөлдөө гарыг хараад мэдрэлийн систем нь гэмтсэн байна гэсэн онож тавьдаг. Тэгээд хяналтын цамхагт байсан дуршилтын хиймэл гарыг том залууд санал болгоно. Энэ хооронд портлын тухай сонссон Скар морио унчихсан цэргүүдэн дагуулад аян дайндан гарч байх бол дэлхийн гадарга дээр харин Годзилла хойд мөсөн далайн мангасыг идэж бүх хүчээр сэлбчихсэн цэнхэр өнгийн гоёлоо ягаанаар сольжгсон зогсож байдаг. Трапер нөгөө яриад байсан хиймэл гараа зөөж авчираад Конгд хүч нэмэн өнөөхийг нь зүүж өгнө. Тэгсэн гинэт Суко гүйжирээд Скар ойртож байна гэсэн тохиог том залууд өг. Хоёр дайсны эсрэг ганцаараа зогсож чадахгүй гэдгээ мэдэж байгаа Конг портлоор дээш гарч Годзиллагаас тусламж хүсэхээр явдаг. Энэ үйл явдлыг ойроос орж байгаа Эйлин Годзиллад газар доороос гарч ирж байгаа горил нэг их таалагдахгүй л болов. Тэр Конгийг эзэмшил газрыг нь булаахаар ирж байна л гэж бодно. Тэгээд тэд хоорондоо тулдах болно гэж хэлээд Дия тандаж аврах том эрвэхийг сэрээснээ дээрээ зөвлөдөг. Охин шатаар дээш гарч энергийн урсгал дундаас аврах том эрвэхийг дуудан сэрэн. Тэр Дияг хэсэг харан зогсож байснаа өөрийн гол зорилгоо биелүүлэхээр охиныг авч хамт дээш нисдэг. Портал Конгийг Египтийн пирамид дээр авчирна. Тэр гарч ирээд шууд үлэг гэрүүлийг дуудаж бүтцийн зохион байгуулалтын талаар ярих гэж ирснээ илэрхийлдэг. Гүрвэл бараг л галзуурах төхөж хамгийн дөт замыг сонгон байдаг хурдаараа хөдлөн. Ингэхдээ тэр хөөрхий хүмүүсийн олон жил барьсан барилгуудыг юм чинээ тоолгүй сүйдлэж орхидог. Уурандаа авцсан Годзилла Конгийн хэлсэн үгийг сонсолгүйгээр шуудал түүн рүү довтлогож гардаг. Горил янз бүрийн аргаар өөрийгөө ойлгуулахыг хүсэх боловч нохоо зодоо нэм ихэн дун. Эвэр яриад нэмэргүй гэдгийг баг зэрэг ойлгосон сармагч нь нэрийн хуудас болсон баруун зүүн хүүкээ араас нь угсруулж эхэлдэг. Тэгээд ухаан алдуулсан үлэг гүрүүлэн сүүлнээс нь чирээд порталын зүг алхана. Годзилла төд удалгүй ухаан ороод ягаан галаар Конгийг үлээж эхэлдэг. Горилч эннийх нь эсрэг юу ч хийж чадахгүй болохоор энд тэнд орон бултаж явсаар байгаад Годзилла дийлдэж унахад гэрэлттэй гэрвэхээ газар доороос гарч ирэн хоёр мангасыг нэгтхийг үрэлж бүхнийг Годзиллад ойлгуулна. Нөгөө газар дор байдаг омгийн хүмүүс порталыг энергиэр хангадаг их усүрийг устгах гэж байна. Яг энэ үед Скар тэдний агууд орж ирэн Шима тушаал өгч кристаллуудыг хөлдөөн өөрийгөө устгах процессыг удаашруулдаг. Ингээд төд удалгүй Конг Годзилла хоёр гарцаар орж ирнэ. Тэд бие биерүүгээ яарангуйж хин хэнийгээ зохих гэж тэсэж ядан хоёр талаасаа өсөрч хэн нь хинбэгээ үзэх гэж байтал өнөөх энергийн кристаллууд хоорондоо нийлж тэр хавийн татах хүчийг үгүй хийж орхино. Ингээд манай хэдийн тулаан жингүүдэл тунд үргэлжлэх бөгөөд хоёр гүрүүл хоорондоо үзэлцэж байх хооронд Мотра зүгээр суулгүй улаан үстийн дагуулуудыг нэг нэгээр нь хороосоор байна. Сукоч мөн адил тэдэнд тусалдаг. Шима мөсөн дайралтаараа Годзиллаг бараг л 100% хөлдөөж өөрийн мэдлэлтэд оруулах гэж байтал Мотра түүний урд дураарж амийг нь аварна. Хэсэг хугацааны дараа тэр хавийн гравитац эргэж хэвийн болох бөгөөд үүний үр дүнд эрвэхэнээс босоод титанууд Рио де Жанейрогийн эрэг дээр гараад ирдэг. Шима тэнд очисон даруйдаа л ойр хавиан хөлдөгөөд эхэлнэ. Скарч түүний энэ үйлдэлийг дэмжиж үргэлжлүүлээд бай гэж гисэн зогсож байтал Конгийн баруун гарын шулуун цохилт камерны хажуунаас ороод ирдэг. Годзилла ч хурдхан Шимагийн урдаас дайрч түүнд саад бол. Мангасуудын тулаан тэр хавийн хүмүүс байшин барилгууд зүгээр л эвлүүлдэг тоглоом шиг хідэн тийшээгээ тарж ботарч байдаг. Энергийн цохилтоор оноогүйдээ шарлахсан Годзилла Скарын ясан ташуурыг булааж аваад шүдээрэн таслаж өнөөх цэнхэр кристаллыг нь сулчихна. Үүнийхээ дараа тэр мөс олон хуурж байгаа Конгд туслан Шима руу дахиад дайрдаг. Хоёр сармагчин цэнхэр удирдлагыг өөрийн болгохын төлөө ноцолдож байх хооронд Суко Конгийн сүхийг барьчихсан гарч ирээд кристаллыг устгаж орхидог. Хэсэг хугацааны дараа Шима эрхчлөөтэй болсон гэдгийг ойлгож Конг Годзилла хоёртой нийлэн өөрийг нь олон жил зовоосон улаан үстэй сармагчин хөлдөөж өшөөгөн ав. Горилч хөлдөө гулууз газар цаваад хідэн шүдийг нь арга ястанд бутартал балбаж гардаг. Энэ бүхний дараа бүх зүйл хэвэндэн орж Дия Эйлин хоёрыг аврах том эрвэхээ буцааж гэрт нь хүргэж өгөө тэр хавийн хамгаалтыг сэргэн. Конг харин шинэ найзуудаа дагуулад өөрийн төрөлтнүүд дээрэн очдог. Годзилла тулааны дараа гадарга дээр гарч Колизеум дотор орж ивдээд дараачийн ангийн зураг авалт болоход намайг сэрэгээрэй гэж хэлээд унтаад өгнө. Жак энэ түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Дараа уулзлаа. Түр баяртай.